Сталины 3 хүүхдийн хувь заяа. Сталины ууган хүү. Дэлхийн 2 дугаар дайнд тэр үеийн зөвлөлтийн жирийн хүн ардын хүүхдүүд төдийгүй зөвлөлт холбоот улсын томчуудын үр сад амиа алдсан түүхтэй. Сталины ууган хүү Яков Жугашвили, Хрушевийн ууган хүү Леонид нарын хувь заяа эмгэнэлтэд дууссан байна. Сталины хүү Кремльд амьдарч үтсэн аваас Хрушев их чадсангүй. Өдгөө 70 жилийн ойг тэмдэглэж буй өнгөрсөн их дайны үед тэр хоёр хүү хоёул германчуудад ослогдсон аж. 41 оны 7 дугаар сард Сталины хүү Яков эдэр залуудаа германчуудад олзлогдсныг намар нь мэдсэн гэдэг. Дайны үеэр германчууд ухвал хуудас олонтоо тараадаг. Тэдгээрийн нэгэнд Йосеф Сталины ууган хүү Яков Жугашвили 1941 оны 7 дугаар сард Витебскийн ойролцоо Германы айрамд ослогдоод манай талд оров. Орос цэргүүд түүний жишээг дагаж буужиг өгтөн гэж зарладаг байв. Тэрхүү ухвал хуудсанд нам хавтар нуруутай хар үстэй зөвлөлтийн офицерын зураг наас нь Яков байжээ. Энэхүү зурагт хуудас тэр үед бөмбөг минээс ч хүчтэй нөлөөлдөг байсан гэж нэг ахмад дайчин ярьжээ. Яков бол Сталин Екатерина Сванидзетэй сууж байх үед гарсан анхны ганц хүү байв. Сталин Сванидзед их хайртай байсан авч гэдсний хижиг өвчнөөр эрт нас барж ганц хүүгээ эгчтэй үлдээжээ. Сталин буюу Коба тэр үед хаант Оросын шорон гяндан цөлгөөр дамжин тэнүүжилж байсан учраас хүүгээ өсгөх аргагүй байж. 1921 онд Яков Москваг бараадаж сургуульд орж төмөр замын тээврийн инженер болж 1941 оны 5 дугаар сард цэргийн их бууны академиг төгссөн аж. Сталин анхныхаа авгаа тайртай байсан ч анхныхаа хүүд дургүй байв. Яков өөрийн гэсэн бодолтой толгоогоо даасан залуу байсанд эцгэнд ургуутжээ. Бас өөрийн залуухан эхнэр Надежда Аллилуеватай хүүгээ харддаг авгаа нь Яковд эхийн хувьд их сайн байв. Хоёр дахь эхнэр Аллилуева Сталинаас 22 дүү, Яковаас 5-6 насаар ихч байж. Сталин тэр хоёрыг цуг ахт нь уур нь хурж хий хардан сэжгэлдэг байснаас Яковыг хүн болгосон Сванидзег цуст 37 онд нөхөртэй цуг хэлмэгдүүлэн цөлжээ. Дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд Яков өөрөө фронтод сайн дураар явж 1941 оны 7 дугаар сард ангитайгаа цуг дайсанд бүслэгдэж ор сургаггүй алга болов. Ингээд 1943 онд Германы командлал фельдмаршал Паулюсаар Яковыг солих санал гаргажээ. Үүний хариуд Сталин байлдагчийг маршалаар солихгүй гэснийг хэн бүхэн мэднэ. 1945 онд Сталин Жуковтэй ярьж суухдаа Яков судлагдах заяагүй. Тэр эх орноосоо орвсон болохоор өвхөл таарна. Та юу гэж бодож байна гэхэд Жуков эх орноосоо орвсон хэн бүхэн өөх ёстой гэжээ. 45 онд Сталин хүүгээ амьд хэмээн санаж байсан авч Яков аль хэдийнэ алуулжээ. Оросын цэргийн сөрөг тагнуулын Смерч байгууллага Яковын амь өргөцсөн талаар түүнд мэдээлжээ. Одоо нэгэнт ил болсон Америкийн нууц архивын баримтаас үзвэл Яков олзлогдсон үедээ эр цэргийн нэр хүндээ огт гутаасангүй. Танаа зөвлөлтийн цэрэг энэ дайнд ялах уу? Германы армийн ялалтанд та итгэхгүй байна уу гэхэд Яков огтхон ч итгэдэггүйгээ Германы тагнуулын офицерт хэлж байсан байна. Сталин хүүгээ фельдмаршал хүнээр сольж авахгүй болохоор германчууд Яковыг олонний өмнө цааслан залхаажээ. Эхлээд Яковын гар хөлийн хуруугт арьж энэ бүхнээ кино хайлсанд буулгаж Сталинд явуулахаар шийджээ. Яков энэ бүх булаа яргаллыг мэдээд шоронгийн өргөст торлуу гүн хурж удалгүй герман офицерт бодулжээ. Харгас хатуу дарангуулагчийн хөвгүн амь насаа нэр төртөө алджээ. Сталин хүүгээ дурсан өрөөдөж байсан нь ховор. Нэг удаа багын найз Кавторадзег Москвад урьж авчрахтаа германчууд миний гүрж хүүг алсан гэж хэлээд улаан дарстай ундганд зүсэм талах дүрж тавиад хэсэг чимээгүй байсан гэдэг. Ганц охин Светлана. Ээж Надежда Аллилуева өөрийгөө буудан хөнөөх үед Светлана дөнгөж 6 настай байв. Бэлэвсэрч үлдсэн Сталин сайн эцэг байхыг хичээж байвч түүний анхаарал халамж хамгийн ерөнхий буюу сайн суралцах, цэвэр агаараар байнга амьсгалахыг захих төдийгөөр хязгаарлагдана. Тансаг хангалуун, эрх дураар байхыг хүүхдүүддээ огт зөвшөөрөхгүй гэдгээ шулуун хэлнэ. Охин нь том болж байгаа нь нэг төрлийн толгоон өвчин нэмэхээс
Эхлээд түүний нүцгэн шилб хэсэг хугацааны дараа бүсгүй төрхөнд тойрч байгаа байдал нь Сталины хардлага бохимдлыг төрүүлж айдас готролд автуулна. Нэгэнт хөөгөөд явуулж чадахгүй учраас ямар нэг хориг хязгаар бодож олохоос хэтрэхгүй. Олон жилийн турш Света зөвхөн асрагчийнхаа 9 хувцсыг л өмсдөг байв. Нэг удаа охин нь пионерын цуслангаас өвдөгнөөс ялимгүй дээгүүр банзал өмссөн охины зурагтай ил загтлыг аавда илгээснийг үзсэн ерөнхий нарийн бичгийн дарга зурган дээр улаан харандаагаар томоор янхан хэмээн бичээд буцаан илгээсэнд пионерын цуслангийнхан тэр аяараа айн цочирдсан гэдэг. Охиныг 8 дугаар ангид байхад дайн эхлэв. Аавтайгаа уулздаг хоорхон уулзалтууд үгүй болж тэд аажмаар бие биенээсээ хөндөрч байлаа. Светаг ахих нь хамт Куйбишев руу нүлгэн шилжүүлсэн ч 1942 онд Москвад иргэн ирэхийг нь зөвшөөрчээ. Хичээл номоо үргэлжлүүлэх завсар англи хэлийг даваагүй эзэмшсэн Света барууны нэгэн сэтгүүлээс ээжийнхээ амиа орсныг олж мэдэв. Өнгөрсөн жилүүдэд тэр ээжигээ өвчнөөр нас барсан гэж итгэдэг байсан бол анх удаа аав дандаа зөвийг хийдэггүй гэдгийг ухаарч үнний үдийг нээсэн энэ үйл явдал бүх зүйлийг оронгоор нэргүүлэх нь тэр. Түүний анхны дурлал нь Алексей Яковлевич Каплер байлаа. Энэ үед Каплер Ленин 10 дугаар сард Ленин 1918 онд Котовский киног бүтээсэн нэртэй найруулагч байв. Цусландаа анх Василин Каплерыг дагуулan ирэх үед тэд анх уулзсан байна. 1943 оны 2 дугаар сарын сүүлчийн өдөр Светланагийн төрсөн өдөр боллоо. Тэр 17 нас хүрв. Энэ өдөр тэрээр шидэмгийн алхам хийж ахыхаа байранд Каплерыг дагуулan ирэв. Хамгаалагчид хажуугийн өрөөнд байсан ч тэд биеийнхээ нүд рүү удаанаар ширтэж үнсэлдэнэ. Хаалга онгорхой байлаа. 2 хоногийн дараа Ленины одонд Сталины шагналт Алексей Каплерыг баривчлав. Удалгүй умард руу 5 жилийн хугацаатай томиллоо. Тэр Воркутад театрт ажиллаж байв. 1943 оны хавар Светлана сургуулаа төгсөж Москвагийн их сургуулийн хэл шинжлэлийн факультетад элсгээр төлөвлөж байгаагаа эцэгтэй хэлтэл эрс эсэргүүцэлтэй тулгарлаа. Түүх судал дараа нь юугаар хичээллэхээ өөрөө мэднэц хэмээсэн байна. Их сургуулийн шинэхэн оюутан Светлана ахтай нь хамт нэг ангид суралцж байсан Григорий Морозовтой ханилан суухаар шийдснээ 1944 онд эцэгтэй хэлв. Еврейн дурлал Сталиныг гонсойлгосон ч охинтойгоо харилцаагаа таслахыг хүсээгүй тэрээр чөтгөр аваасаа чамайг юу хүснэ л хий. Гагцгүй би тэрийг ч харахыг огтхон ч хүсэхгүй шүү хэмээжээ. Удалгүй Сталин өвөө болсноо мэдээд Светлана хүү Йосифо 1944 онд төрүүлсэн. Залуу гэрүүлд Кремлийн гадна байр өгч ач хүүгээ Кремльд Зуб алуу дахь Светагийн бага насаа өнгөрөөсөн байранд өсгүүлэхээр хоёр ч асрагч томилсон байна. Дайны дараа Светланагийн нөхрийн хооронд үүссэн үл ойлголцол тэдний амьдралд цэг тавив. Светлана Кремльд иргэн ирж аавынхаа хамтран зүтгэгч асан Ждановын хүүдэд танилцсан гэрэлжээ. Энэ удаад Сталин гэрэлтийг талархан хүлээн авч ахиад л Кремлийн гадна Москва голын ирэг дээр байр өглөө. 1950 онд охин Катян төрсөн ч хэдэн сарын дараа Светлана нөхрөө орхин одов. 1952 оны 12 дугаар сард тэрээр эцэгтэйгээ сүүлчийн удаа төрсөн өдрөөр нь уулзсан байна. Аав нь нас нөгчсөний дараа түүнд тэтгэмж өгч байр цусланг нь үлдээсэн юм. Светлана овгоо солин Аллилуйва болгож Сталины тушаалаар бодуулсан Сванидзегийн хүү Жониктой гэрлэв. Сванидзег бодуулсны дараа түүний 16 настай хүү Жоникийг 5 жил сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчилсэн бөгөөд дараа нь Жискасканд уурхайчнаар ажиллаж байгаад 1956 онд Москвад иргэн ирсэн байв. 1967 оны 3 дугаар сарын 7-ны өдөр энтгэгдэх Америк нэгдсэн улсын элчин сайдын яамд Сталины охин Светлана Аллилуйва улс төрийн орогнол хаан очсон тухай мэдээ зөвлөлтийнхнийг шоконд оруулав. Америкчууд түүнийг эхлээд Италид, дараа нь Швейцарт аваачиж тэндээс Америк нэгдсэн улсад хүргэсэн юм. 22 настай хүү 16 та охин нь ээж нь тэднийг орхин гадаадд дөрвсөнд итгэхгүй байв. Светлана баруун руу дөрвсөн. 1967 онд 20 загтал хэмээх өөрийн эцгийн болон Кремлийнхний амьдралын нууцыг дэлгэсэн ном гаргасан нь дэлхийн ертөнцид ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. 1970 онд Америк нэгдсэн улсын архитектор Уильям Весли Питерстэй гэрлэж охин Ольгагаа төрүүлв.
2 жилийн дараа бас л нөхрөөсөө салсан боловч энэ удаагийн салалт өөрөөс нь болоогүй, бусдын хатгалгаас болсон. Питерсийг одоо ч хүндлэн хайрладаг. Миний өмнөх нөхрүүдээс хэнч түн шиг аз жаргалыг өгч байгаагүй гэж мэдгдсэн удаатай. 1982 онд Англи руу нүүсэн Светлана тэнд ганцаардаж 1984 оны 11-р сард гинтхэн Москвад хүрэлцэн ирэв. Зөвлөлтийн удирдлага түүнд сайнаар хандаж иргэншлийг нь сэргээлээ. Гэвч 17 жилийн өмнө орхин отсон хүүтэйгээ ч охинтойгооч үг хэлээ огт олцож чадаагүй бөгөөд зөвлөлт засгийнхантай тогтоосон харилцаа нь өдөр ирэх тусам муудсаар байсан тул эцгийнхээ төрлөх нутагт гүрж рүү очисон байна. Тэнд бас л сайхан угтав. Зөвлөлт холбоот улсын удирдлагын заавраар гүржийн эрх баригчид түүнд байр тэтгэмж өгч тусгай хангамж эдлүүлэн дуудлагын машин хүртэл мэдлэлт нь хуваарлсан ч бас л тогтож суурьссангүй. Бага охин ойлгаа нь сургуульд суралцаж, морин спортоор хичээллэн тусгай багш нар түүнд Орос гүрж хэл зааж бүх юм болж бүтмээр байсан ч 2 жил амьдруугүй юу. 1986 онд зөвлөлт холбоот улсын Коминтерны намын төв ороонд хандан Америк нэгдсэн улс руу явах зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Тбилисээс явахдаа Тэрбээр зэрлэгүүдийн дунд амьдрах хэцүү байлаа гэж хэлсэн гэдэг. Тэрбээр хэдэн жилийн өмнө Америк нэгдсэн улсад ирээд Висконсин мужид нас баржээ. Сталины баг. Сталин нас бараад сар агас болж байхад буюу 1953 оны 4-р сарын 28-ны өдөр Сталины хүүг баривчилжээ. Энэ хэргийг хэн эхэлж сэдвэ гэвэл эцэст нь Сталины гар хөл болж байсан Берия, Молотов, Маленков, Хрущев нар байсан юм. Өглөө болохын алдад аюулаас хамгаалахын орж ирцгээгээд нөхөр генерал таныг баривчлах хуудас энэ байна гэж хэлжээ. Василийн хойноос 2 орлогч нь аж ахуйн дарга нь 4 туслах нь жолооч нь тэр байтугай штабын өсчин хүүхэн Лефортын шоронд орцгоожээ. Их жолоодогчийн хүүг 1953 оны 5 дугаар сарын 9-нд тэхээс тэх гэж Ялтын баярын өдөр байцааж хэлсэн байна. Түүнийг онцгой эргийг мөрдөн байцаах хэлтсийн дарга дэслэгч генерал Владимирский, түүний орлогч хурандаа Кослов нар мөрдөжээ. Василийг 3 хоног байцаахад үйлдсэн протоколд дэндүү хуурамч зүйлс их байсан байна. Түүнд Сталин Василий Ясрович Москвагийн цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний командлагч байхдаа улсын өмч хөрөнгийг өрн таран хийж мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарлагдсанаараа зөвлөлт улсад ихээхэн эд материалын хохирол учруулсан гэж бичжээ. Байцаагч нар баталгаа муутай байсан болохоор Василийг гагцхуу 2 жил өнгөрсөн хойно бүр 1950 оны 9-р сар гаргаж байж яллахад хүрчээ. Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийж албан тушаалаа хортоогоор ашигласан. Хичнээн юм өргөцснийг баталж чадсангүй тул 8 жил хорхоор шийдсэн байна. Сталины хүү энэ бүх хугацааг Лефортын шоронд өнгөрөхдөө нэргүүгээр өнгөрөөсөн сони юм. Зөвхөн мөрдөн байцаагч нар шоронгийн дарга түүнийг Сталин авахтаа гэж мэддэг байжээ. Дараа нь Василийг цууд Владимирийн шоронд шилжүүлж 6 жил суулгажээ. Эмч нарын магадлагаагаар бол Василий бие муу удаан хугацаагаар эмчлүүлэх ёстой тул арай гэж суллав. Айрамд 25 жил алба хаасныг нь харгалзан 300 рублийн тэтгэвэр олгохоор болсон боловч зөвлөлтийн генерал хүний нэр хүндийг унагсан гэж үзээд батлан хамгаалах яамны шугамар сарын 105 рублийн тэтгэвэр тогтоожээ. Мөн түүнчлэн түүнд паспорт олохдоо өөрөө огтой байх нь зүйтэй гэж үзсэн байх юм. Василий Сталин 1961 оны 3 дугаар сард Казанд хүргэжээ. Тийхүү гэр орон, найз нөхөд, хүүхнүүд ажил тэр байтугай огчгүй хоцорсон Василийг үл мэдэгдэх зүг аваад явчихжээ. Удалгүй Сталины хүү нас оржээ. Ердөө л 42 настайдаа үхсэн байдаг. Нэг үгээр Сталины 3 хүүхдийн хувьд заяа цугаараа хар дарсан зүүч шиг өнгөрсөн билээ.